Урлагийн үйлдвэрийн агуулгад гал гарч нийслэлийн хүрээний гал унтраах аврах ангиуд ажиллалаа. Шатхуун тээвэрлэж явсан цистерн замын хажуу руу унаж их хэмжээний шатхуун асгарчээ. Нийт шүүгчдийн 3 дугаар чуулган эхэллээ. 333 нуур хөтөлбөрийн хүрээнд усны газрын мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байна. Лодонгийн төдвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэлээ. Улаан хот Алс орнуудын кино урлагаар амьсгаллаа. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Урлагийн үйлдвэрийн агуулгад гал гарлаа. Тодорхойлбол өнөөдөр өглөөний 5 цаг 3 минутад Баянгол дүүргийн 24-р хороо урлагийн үйлдвэрт гал гарч галыг унтраахад онцгой байдлын ерөнхий газрын гал төмөртэй тэмцэх газрын дарга Хурандаа Нямбаяраар ахлуулсан нийслэлийн хүрээний гал төмөр унтраах аврах 10, 14, 18, 26, 30, 34, 63 дугаар ангийн 80 гаруй алба хаагч 20 орчим техник хэрэгсэлтэй ажиллажээ. 20 гаруй техник хэрэгсэл онцгой байдлын байгууллагын гал унтраах ангиудын бүх техник хэрэгсэл ажиллаж байна. Энэ дээр за автомеханик шат, за тэгээд усны автомашин, үндсэн албаны машин, туслах чанарын мөн шуурхай штабыг газар дээр нь шуурхай удирдлагын зохион байгуулалт штабыг хүртэл байгуулан ингээд ажиллаж байна. Галын тархалтыг 8 цаг 30 минутад зогсоож цаашид бүрэн унтраахаар ажилласан байна. Шатхуун тээвэрлэж явсан цистерн замын хажуу руу унаж их хэмжээний шатхуун асгарчээ. Дорнод аймгийн Баян уул сумын уртын хадаг баг Баадан гол гэдэг газар уг явдал болсон байна. Аймгийн онцгой байдлын болон сумын цагдаагийн засгийн алба хаагчид, Монгол зам компани ажилчид Хинтээ аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатхуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан автомашин цистерн замын хажуу руу унаж дээшээ харсан байдалтай байсныг татан босгож 8 тонн шатхуун асгарсан талбайг сармагжуулжээ. Нийт шүүгчдийн 3 дугаар чуулган эхэллээ. Чуулганд 75 шүүхийн 516 шүүгч танхимаар болон захимаар оролцож байна. Чуулганаар хэрэг нэхэмжлэл, өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарлах болон хэрэг маргааны хянан шийдвэрлэх, шүүх бүрэлдэхүүнийг суглаагаар томилох, нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор шүүхийн тогтолцоо зохион байгуулалт үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг 4 үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж хэлэлцэх юм аа. Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа 333 нуур хөтөлбөр 3 арга замаар хэрэгжинэ гэж төлөвлөж байна. Үүнд нэгдүгürt гол орхины урсц дагуулжуулан үерийн усыг хуримтлуулах, газар доор усан сан байгуулах зэрэг аргаар сум бүрт шинээр хөв цөөрөн барьж байгуулах. Хоёрдугаарт ганг, үгий, цойцсон, авраг тосон, ирээн нуур, баян нуур зэрэг байгалийн нууруудыг сэргээж бохирдлоос хамгаалах. Гуравдугаарт хуучны усны барилга байгууламжийг сэргээх зэрэг ажлууд орж байна. Энэ зорилгоор усны газрын мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, иргэд малчидтай уулзан асуудлыг тодруулж ажиллаж байна. Нэрд соён гэгэрүүлэгч хөдөлмөрийн Баатар ардын өрн зохиолч төрийн шагналд соёлын говь айцтгэлтэн Лодонгийн төдвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэлээ. Тэрээр Монголын утга зохиол, улс төр, сэтгүүл зүй, нийгмийн салбарын оюун санааны түүчээ болж олон сайхан бүтээлээ ард түмнийхэн оюуны их айс авд зүгчиг зүрх сэтгэл болгон үлдээсэн юм аа. Их зохиолчийн түүхт ойд зориулна. Түүний мэндэлсэн Говьлтай аймгийн халуун суманд дурсамж уулзалт болжээ. Улаан хотны Алс орнуудын үндэсний кино урлагийн 2 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болж, Улаан хот Алс орнуудын кино урлагаар амьсгалжээ. Уг үйл ажиллагаанд Брэдээс 50 орчим уран бүтээлч оролцож, Алс орнуудын киночдоос туршлага судалсан байна. Үүний өмнө Брэдийн киночид нутаг нэгтэн киногоор Болор далайн хавд наадмаас шагнал хүртэж, өөрсдийн ур чадварыг харуулад амжсан. Үндэсний кино урлагийн шагнал гардуулах ёслолд бүс нутгийн 21 киног үзүүлснээс Брэдийн 2 кино шилдгээр шалгарсан байна. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын өмнө уран бүтээлчид залгамж халаагаа хэрхэн бэлтгэх талаар нухацтай ярилцжээ. Тэгвэл Брэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сургуульд дууны найруулагч, гэрэл зураг болон кино зураглаачаар хэдийн мэргэжилтэн бэлтгэж ирлсэн туршлага байгаамаа. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.